Дундгой аймгаас сонгогдсон Наранхүү гишүүнийг улсын хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн учраас эргүүлэн татах хүсэлтийг өнгөрөх оны 12 дугаар сарын 22-нд үндсэн хуулийн цэцэд өгсөн байдаг юм а. За гэсэн ч үндсэн хуулийн цэц хуулийн хугацаанд асуудлыг шийдэлгүй, үндэслэлгүй 30 хоногоор сунгасан тухай гомдол гаргасан хуульчид мэдээлсэн. Зөөнтэй холбоотойгоор бид үндсэн хуулийн цэцээс тодруулга авахар очлоо. За хүн бэлэг нарын нэр бүхий 3 хуульч улсын хурлын гишүүн Наранхүүг эргүүлэн татах асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан байдгийн. За тэдний мэдээллийг хүлээн авсны дараагаар үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг шалгах цэцийн гишүүнийг томилсон боловч харин томилсон гишүүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн солиулах хүсэлтийг мөн гаргасан гэж цэцийн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэргэжилтэн бидэнд мэдээллээ. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цэцээс авахыг хүссэн боловч өнөөдрийн байдлаар ярилцлага өгөх боломжгүй гэсэн хариултыг бидэнд өгсөн юм а. За бид үндсэн хуулийн цэцэд хандсан хуульч Мие гомбтой уцаар холбогдоход бидний хүргүүлсэн хүсэлтийн дагуу үндсэн хуулийн цэцэн гишүүн Жанцан асуудлыг шалгаж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу цэц мэдээлэл авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх хэсгийг шийдвэрлэх ёстой. За гэтэл өнөөдөр 30 гаруй хоногийн хугацаа өнгөрчгөөд хахад хариу өгсөнгүү. За хариу өгснийхэн дараа хэвлэлд мэдээлэл өгнө гэсэн юм а. За тэгвэл үндсэн хуулийн цэц иргэний гомдлыг хянан хэлцэхдээ энэ мэтээр сунгаж хугацаа алдаг тохиолдол ганц улсын хурлын гишүүн Наранхүүг ихтэйч биш өөр олон асуудал төр гарч байсан тухай хуульч ярьлаа. Хамгийн сүүлд өгсөн мэдээллийн хувьд жишээ нь 9 сарын 8-ны өдөр өгсөн байдаг. Тэгэхээр бол 9 сарын 22-ны дотор асуудлыг бол шийдвэрлэх ёстой. Гэхдээ яг нь дотоод журмаа баримтлаа гэхэд 9 сарын 12-нд бол нөгөө цэцэн гишүүндээ бол хуваарлсан байдیں۔ Тэгэхээр 12-оос нь тооцоод үзсэн ч гэсэн 9 сарын 26-нд бол хариу өгөх ёстой. Гэтэл 11 сарын 20-нд хариу өгсөн байдаг. Энэ дээр бол маш нарийн хандаж удаан хугацаанд судалгааг шаардлага бол байдаг. Энэ талаараа бол цэцэн хуульд өөрчлөлт оруулахын тулд бол шин төслүүд бол явж идэг. Гэхдээ хэдийгээр ийм зовлон байгаа ч гэсэн нэгэнт хууль батлагдсан. Хүн болго өөрийнхөө үзмжээр батлагдсан хуулийг энэ бол асуудал ийм учраас гэж тайлбарлаад яваад байж болохгүй. Батлагдсан хууль байгаа л бол хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр тэр хугацаа нь бол 14 хоног байгаад байна. За энэ дуулахад өнгөрөх жонд улсын хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 5 дахь хэсэгт үндсэн хуулийн цэц гишүүнийг эргүүлэн татах үндслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг улсын хурал хүлээн авсан үндслээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. За иймд хууль заасан бүрийн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа улсын хурлын гишүүн Наранхүүг эргүүлэн татах үндслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Гүн бэлэг, Мие гомб, Жаданбаа нар үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг юм а.